Авилгатай тэмцэх газрын даргын баталсан удирд хэмжээний дагуу энэ оны 10 дугаар сараас эхлэн авилгатай тэмцэх газраас томилогдсон 5 ажлын хэсэг Монгол улсын 21 аймагт авилгын эсрэг хууль тогтоомж, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авилгатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, шалган туслах, аймгийн иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, шалгах арга зүйн тусалцаа үзүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд авилгатай тэмцэх газрын хяналт шалгалтын албаны дарга сүх учраар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд Увс Баян Үлгийн аймагт ажиллах бөгөөд 11-р сарын 5-наас 7-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг шалгалтын хугацаанд аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг сумдын засаг даргын тамгын газрын захирагчийн алба, аймгийн мэргэжлийн хяналтын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, орон нутгийн өмчийн газар, санхүүгийн хяналт аудитын алба, хүнсгүүдээ аж ахуйн газар, хөлмөр халамж үйлчилгээний газар, эрүүл мэндийн газар, гайлын газар, эмнэлэг сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Мөн зарим орон нутгийн өмчөд болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж төсөвт байгууллага шаардлагатай тохиолдолд орон нутаг дахь бусад байгууллагын 2017-2018 онд зохион байгуулсан үйл ажиллагаа, ирсэн өргөдөл гомдол мэдээлэл, гаргасан тушаал шийдвэр, дүрм журм, заавар зэрэгтэй танилцаж хянан шалгаж байгаа юм а. Авилгатай тэмцэх газрын 5 дугаар хог үндсэндээ Ховд аймгийн тийм ээ сумдын захиргаа орон нутагт бол ажиллаж байна. За энэ хүрээндээ бид бүхэн авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн шалгалт тийм ээ шалгалтын хүрээндээ бид бүхэн өмнө нь өгсөн зөвлөмжийн хүрээнд тухайн аймаг орон нутагт ямар ажил хийж гүйцэтгэсэн бэ? Газар дээрээ хөрсөн дээрээ тийм ээ хэрхэн яаж энэ биелэлтийг хэрэгжүүлж ажиллаж байна гэдгээр бид бүхэн дахин одоо энэ хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа. За энэ хяналт шалгалтын ажлын хүрээнд бид бүхэн бас мөн ижил туслан заавар тийм ээ зөвлөгөө бас дагаж өгөхөөр ингэж байж байгаа. Ер нь бол авилгатай тэмцэх газарт бол иргэд тийм ээ өргөдлөө холбогдох утсаар мэдээлэл өгдөг. За бид бүхэн энэ Ховд аймагт бол 3 хоног бол үндсэндээ ажиллана. За энэ хугацаанд бол иргэд шаардлагатай гэвэл тийм ээ өргөдөл гомдлоо бид бүхэнд хүсэлтэд тавьж одоо тийм ээ ийм асуудал шийдвэрлэх амын мэдээлэл өгөх ч юм уу энэ хугацаанд тийм ээ тухайн аймаг орон нутагт үнэхээр ямар асуудал хэцүү байна тийм үү хүнд шийдвэрлэхгүй байна гэдэг тийм асуудлыг авилга аж ахуйн зөрчилтэй холбоотой тийм ээ ийм өргөдөл гомдлыг хүлээн авахын боломжтой байгаа. Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйлчилгээ, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, дүрм журамтай танилцах, иргэний хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм а. Мөн авилгатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн жил 21 аймагт ажиллахдаа илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн бөгөөд энэ удаад уг зөвлөмжийн биелэлтийг шалгах, хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны явц байдлыг хянан шалгах нь энэхүү шалгалтын бас нэгэн шалгуур байх юм а.